Боломжноо гарсан тэрл элэгнэх дахан дүүсээ нэг нийгмээс нөгөө нийгэм шилжих шилжилтийн үед замаа алдсан хүмүүс гэсэн бодол олон түмэнд зөнхөлдөг. Тэгвэл энэ хүмүүс сүүлийн үед улмал залуучсаар байгаагийн учир юу вэ? Нийгмийн шилжилт хөдөлгөөн бүрэн дуусаагүй байгаа гэх үү? Монгол хүний ухамсар дорой гэх үү? Эрх баригчдын бодлого буруу яваа гэх үү? Эсвэл тийм л золгүй хувь тохиолын эзэд ийм л байх ёстой. Тэдний аз эз дутсных гэх үү? Аль эсвэл ямар ч улсад нийгэмд тийм давхарга байдаг шүү дээ гэж бүх зүйлийг зөвдөх үү? Бид энд хинэгнээс ирж буруутгах гэсэнгүй. Энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч түмэндээ олон олиггүй цолгон шинхэн эзэд эдгээр хүмүүсийг хэрхэн ам зууж ямар бэрхшээл зовлон туулдгийг хүмүүний амьд явах амьдрахын утга учир чухам юунд оршдгийг багш болов нэвтрүүлэх. Энэ хүмүүсийн итгэл найдвар Монгол хүний үн цэнийн тухай бид үзүүлнэ. 7 хоног бүрийн даваагаас Баасан гарагийн 22 цаг 30 минутаас Роял HD-ийн нийгэм эдийн засгийн сувгаар хүний мөр бодит цоврал нэвтрүүлэг. Монгол хүмүүр үнцэнтэй. Сайн байцгаана үзэгчдээ, хүний мөр нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За, Монголынх отгон гэрэл бид гурав одоо нэгэн ресторанд орж ирээд сууж байна. Олон хоног үргэлжилсэн одоо хүний мөр нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар одоо тулаад ирчихжээ Монголынхаа. Ануу сар гарын явсны төгсгөл ирж байна. Нэг эхэлсэн юм дуустдаг гэдэг чиг эхэлж бас одоо дуусч болж байна. Дуусч байна. Тэгтээ шал эхэлснээсээ өөр амьдралтай өөр орчинд өөр нөхцөлд гарч ирсэн. Тэр миний амжилт гэж үзэж байна. Миний хичээл зүтгэл бас ард түмнийхээ та бүгдийн сэтгэл гаргасан зөвсөн ярьсан үгийг хүлээж авсан. Тэгээд тийм учраас өнөөдөр би ямар ч нэг ястаа нэг байн ярьдагсгүй нэг шатагчлаа. Тэгээд хашаад мөнгө би камертай мэгтэй ингэж явахгүй лавтай. Гэсэн ч гэсэн яг энэс болон дэшээ явж стратеги нэг зөвхөн мөрт дарагдах байхаа. За ямар ч гэсэн тэгээд нэрээ нөгөө эхэлсэн юм дуустдаг төгсдөг тийм ээ эхлэл байдаг бол төгсгөл байдаг гэдэгчлэн одоо нэвтрүүлэг одоо ийхүү өндөрлөж байна. Өндөрлөх дэше хандж байна. Тэгээд энэ олон хоног одоо үзэгчд маань Монголынхыг маань уйлж дуулж нээвэл нээж ингэж хамт байсан бүх үзэгчтэй бас баярлсан талархсан илэрхийлэх зүйтэй байх тийм ээ. Тэгээд дээрэс нь бас үзэгчд маань маш олон үзэгчд маань бас Монголынхад маань туслая барьгээд залгаж ажлын саналуудыг хийж байсан, чадах ятгаараа тусалж байсан. Энд одоо дурдахад Тунгаа Мөнхбаат гэж хоёр одоо бас тусалсан, Балт гэж одоо ах тусалсан, баярлаа. Тэгээд Соёл Эрдэнэ Гамболд гэж одоо гэр бүлийн хоёр маань тусалж Монголынхад маань гутал өгсөн. Тэгээд бас ажлын байр ингээд байгаа шүү. Гуталчнаар одоо манад ингээд ажиллаж болно гэж сэтгэлээрээ тусалсан, баярлаа. Тэгээд Боржгоны хотож эмнэлгийнхандаа бас баярлаа, тийм ээ. Төвж Исмаил шүдний эмнэлгийн хамт олондоо бас баярлаа. Шинэ олдох гэж одоо охинд дээл оёж өгсөн хүн байгаа. Бас баярлаа. За тэгээд Солонгосоос, Шведээс, Англиас, Америкаас, Монгол орны одоо 21 аймагаас одоо Улаанбаатар хотоос гихчлэн холбогдож Монголынхад маань сэтгэлийн дэм өгж нэвтрүүлэгт бас нэвтрүүлгийн хамт олонд бас урам дэм өгж байсан нийт үзэгчтэй дахин баярлж талархаж байгаа илэрхийлье. За манай Монголынх маань хөдөөнөөс одоо хөдөө малчнаар ажиллаач гэж маш их санал ирсэн тийм ээ. Тэгээд өнөөдөр Монголынх маань одоо нөгөө анх орсон ажилдаа гаражтай үлдэхээр шийдвэр гаргасан тийм ээ. Ямар учраас ингэж шийдсэн бэлээ? Одоо яг нэгдүгээрт өөрийн дасан сурсан газар, хоёрдугаарт хүүхдүүд маань сургуульд ойрхон, сургууль соёлд ойрхон. Тэгээд анхнаас орсон сургуульд нь анхных нь багшийнх нь гараар явуулж хад хүүхдэд төгсгөж юу гэж бодлоо. Тэгээд нэг хүний гараараа яваад тэгээд төгсөөд сургууль соёлын төгсчихлөө. Энд байгаад ажиллахад надад бид хоёрт
ерөөс дутгцсан юм алга илүү гараад аваад туусан юм алга. Гэхдээ хүн өөрөө нэгэнтэй л ингээд гараад ирсэн ингээд сэтгэл бодоод ирсэн чинь өөрийнхөө урамжаар өөрийнхөө сэтгэлээр өөрийнхөө хүч чадлаар цаасан залгаж цаашаа босоод амьдраад явах тийм л сэтгэлдээ үлдсэн. Миний энэ нэвтрүүлэгт ороод цувар нэвтрүүлэгт ороод явсан надад үлдэж байгаа үлдэгдэл миний сэтгэл санаанд үлдэж байгаа юм юу гэхээр хүн гэдэг чинь өөрийгөө дайшлаад өөрийгөө болгоод амьдраад цаашаа явах сэтгэл байдаг юм бол болдго юм байна шүү. Цаашаа ингээ явах урамжаар хүнд орд юм байна шүү. Мөнхийн би ингээ доош орч юм доод амьдралаар амьдарч байгаа бол би өнгөрсөн гэж хизээч хүн өөрийгөө хайж болдго юм байна. Өөрийгөө татаад авах тийм чадал байдаг бол тэгээ босоод ирдэг юм байна шүү. Гэж одоо миний тайлхан зөвч явуулсан нэс ноттой хэлье. Мөн босороо ингэрээ бид надад мөр зэрэгчээд ингээ яваарай л гэж хэлье. Улаах маань одоо энэ нэвтрүүлгийн явцад бол өөрөөрөө жишээ болгож маш олон хүнд зөв одоо сэтгэл зөв амьдрал руу тэмүүлэх тийм одоо жишээ болж тий чадсан байх гэж бодож байгаа. Одоо ойрын төлөвлөгөө юу байна молох? Одоо ямар ч ажлаа хийн. Хүүхдээ 3 дараагийн төгсгөн. Тэгээд бас нөгөө эрхэн олцсон дөрөөхөө цолонд гэдэг шиг бас уран дулаан цагт бас нэг өшөө давхар юм бас бодж явал та ажил төрлөний юм. Эргээл намар бол нэргээл хүүтэн, эргээл хүүхд сургууль соёлтой орно. Бас нөгөө дэвтэр номчэл эргэлэл хувцсан нэргээл юм надын төлөв төр бүүн. Тэр бол нөгөө одоо бэлдэж авахгүй бол нам тулгамдад эрэхтэн зэрэг юугаа бэлтгэвтэй тэгэл бас наан сануулах бол байх л та. Тэгээд тиймэрхүү бодолтой байна. Тэгээд яг миний ажиллаад байж байгаа зүйл надад өгөөчтэй. Намайг хамгийн гол нь яйдэ гэж явах үед хамгийн түрүүнд хандсан бол таньжаа би энд бас сэтгэл хөдлөлөөр ингэж байгаа. Намайг одоо нөгөө хогтуудаа хулгайч хэлгийч гэдэг юм уу орчонглоор ороод юм өнгөцчих гэдэг юм уу тэгж бодоггүйгээр хамгийн гол нь миний хүүхдийг утсан л байх л та анхандаа. Тэгээд сүүлдээ ингээд ажиллаад хөдөлмөрлөөд ингээд дундаа ороод ирэхээр аяндаа энэ үний чинь санаа сэтгэл юм ингээд ойлгоход ирээстэй. Тэгээд ойлгоцсон байлгүй тэгээд за ингээд одоо ингээд хоёр гараас тэр усууд итгэл найдвараа үлдээгээд төлөвлөлтөөрөө өгөөд ингээд одоо ингээд ажиллаж илэн. Тэр хүний итгэл тэр надад урамжаар өгч мөн намайг итгээд явж байхад ингэж явах чинь одоо гудамжинд явж байхад шал танихгүй хүн дэлгүүр ороод сэрхийн тамхи аваад гэж хүн итгэж мөнгөхгүй шүү дээ. Тэгэхэд мөн л адилхан танихгүй мэдхгүй байсан. За ингээд ажиллаа энэ гаражт ингээд байжээ би ингээд олон газарт ингээд гадуур дотор явдаг. Ингээд оруулсан машин ингээд бичээд мөнгө төрөг хурааж аваад ингээд байж гэдэг чинь одоо хүний их том итгэл сэтгэл байгаа байхгүй. Хэрвээ би нэг л өдөр богино хугацаатай ус нэг л өдөр би олон машин орч өдөр мөнгөний аваад хөвгтө хөтлөөд явбал эргэл нэг бод амьдрал руу орвол их муухай юм болно да. Тийм биш. Тийм аль болохоос бүр олон дотн сэтгэлээр ингэж хайрчаж ингээ явахаар сайхан айн халуун уур амьсгал ороод ирж байгаа хамт олонтой болоод тэнэт чинь их гоё хичнээн тэр жолооч нар байлаач гэсэн манай байгууллаганд дарсан миний л хамт олон бүгдээ сайн уу энэ мэдлэл услал яаж яаж даарч яана хурж яана хоолундтай байгаа юу нэ тэр ингээд халуун уур амьсгал дотор ороод ирж хүний чинь толгой шал өөр болоод шал өөр юм бодогдоод бас санаад ингээд ирж байгаа. Энэ толгойгоо зөвлж чиглүүлж явахгүй буруу тийшээ чэнгэлчих юм бол тэгээд бүр хогдор усан тэрийг ганцхан нөгөө чин зүрхчний жаргал мэднэ гэдэг шиг ганцхан миний толгой л мэднэ. Тэ. Таныг бас яг ийм шийдвэр гаргаж эндээ ажиллахаар болсон би ч бас их баяртай байна. Юу гэхээр яг тэр анханасаа бас итгээд яасан тий
тэр хүнийхээ итгэлийг алдахгүй ингэж явж байгаа гэдэг бол бас маш том юм шүү, тийм ээ. Тэгээд одоо бас Монголынхан маань одоо ажилд авсан гаражийн захиралтай одоо бас баярлалаа. Цуг одоо ингээд нэвтрүүлэг бэлдээ явж байхад хөвгчлөлтэй сайхан дурсамжууд байлаа. Хэцүү ч юмнууд байлаа. Одоо ингээд эргээд дурсаа сууж байхад таны сэтгэлд үлдсэн юу вэ? Одоо юу ах вэ? Нэг гоё ханган залууг шуудаа өрүүлээд нэг хэсэг явлаа. Тэгвэл яг надад энэ нэвтрүүлгээр одоо ингээд урам зориг оруулаад эргээд би ч баг худалчсан одоо мөхцөн оюухантай хүн байсан байхгүй. Нэгтэл дууссан одоо ингээд дуусна. Тэгвэл би бол баг худалчсан нөгөө шийтсэн гэдэг шиг шийтсэн шахуу бамт юм байсан. Тэгсэн чинь одоо юу шүү сэтгэх юм бодогдод байна шүү дээ. Дарга захирал хэлээгүй ч гэсэн энэ манай байгууллага дээр манай ингээс юу хийж бол бас яах вэ яаж нээж гэдэг шиг одоо ингээд энэ толгой бас ажиллаад иржлээ л да. Жижиг юм чинь жижигдэхгүй шүү дээ. Жижигээсээ тамруу нэг том дэглэнд нэг давхар нэмээ барих тэгэлтэй юм шиг юм. Ханаас нусгаас нь туслах нь яах нь их нусгаас нь тусалж явахдаа сэлэшин дуудаад яаж ч жишээтэй ингээд сүү жижиг юмараа ингээд яваал тэгэл усахан дээдэлтэй найдвартай яваад тэгээд хайрыг дагаад хайрлсан хайр итгэсэн итгэлийн насан туршдаа мөнхөд тэр нь дааж явах үүрэг том хариуцлага над дээр үлдчихэж байгаа. Шал өөр болсон, шал өөр сэтгүүтэй болсон. Ямар ч хүн би ч одоо Бямбин Баатар цогтөдөг нэртэй хүн. Одоо гудамжин таарсан танихгүй ямар ч хүн Лоо Монголоос сайн байна, Монголоо сайн байна. Яаж энэ дэжгүй юу энэ ингээд их орон нохоо нэрээр одоо ингээд гараад ирэх. Аймар чимшиг хүнд нэр хүндэт нэгс байдаг гэлээ гэдэг шиг дэндээ бахарх марч юм шиг аймар чимшиг тийм л хөл од болчлоо. Тэгээ унтарчихгүйсээ тэгээд харамчихгүйсээ тэгээд мөнгөний сайн сайхан амьдралаар яваад дээд яг уу астаа нэг нартай өдөр нэг жил 2 жилийн дараа ч юм уу 1 жилийн дараа ч юм уу 100 сарын дараа ч юм уу эргээд бас бид нар уулзалтаад нөгөө монголооч ямар болж юу яаж хийж гээд тийм ээ бас ард түмэнд харуулад хүнд итгүүл одоо ямар болдг юм тийм хүний итгэлийг авсан хүн гэж ямар байдаг гэдэг тал дээр ажиллахаар зорихоор зорилгослуулж явж байгаа. Мөн миний араас залгаад гараад ирэх усууд ч гэсэн энэ ингээ явж байгаа юм чи одоо бид яагаад ингэж болдгоо юм бэ одоо болцгоо одоо ингэтэйг гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд гараад ирэх бас нэг сургаал болохлоо, дөөрөл болохлоо гэж бодож байгаа. Одоо шуудаага өөрхөө болцсон уу гэд ингэж байгаа юм биш. Шуудаа гэдэг чинь үүрлээч гэсэн хамгийн гол нь тэр архитектурны асуудал дээр л байгаа болохоос биш. Нэгдүгээр Улаанбаатар хотын гудамжаар тарцсан тэр лаасаа чинь түүгэж явж цэвэрлээд явж штэ нэг тал дээр ярих юм бол нөгөө тал дээр ярих юм бол бид нар чинь одоо тэгээд гуйлахгүй судлаа хийж хулгай хэлтэй юм ш. Эн чинь бас л нэг хөдөлмөр ичнээн заваа уцтай заваа харагдж байгаа ч гэсэн эн чинь мөнгө олж байгаа. Тэр мөнгөөрөө бид нар хоолж ундалж явж байгаа. Бас тэр утгаараа бас энэ хоёр дахь түүгээд идэх чинь навж байгаа чигүүд идэх чинь бас бидэндээ хэрэг болдог юм байхгүй. Одоо хоёлаа хийгээг үлдсэн ажлууд бас байгаа штэ. Одоо тэр имлэг дээр очиод шүдэ авах үлдсэн тийм ээ. 3 дахь өдөр очиж аваараа Монголынхаа бүр болохгүй л хоёлоо цуг очсон чи яах вэ одоо тийм ээ. Нөгөө Туж Исмаил дээр очиод шүдэ аавна. Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ. Амьдтан бие биенээ хайрл хүмүүсээ. Алив сайхнан бусдаас битгий харамл. Хэрэггүй үгийн зэвэр зүрхийг минь бүү шархлуул. Хэн нэгнийхэн харанхуй нөхрөө битгий түлх. Архинд орсон нэгийг
шоолж бүү. Чамайг хайрлсных нь хариуд хайрл. Чамаас сайхан хүүхэн гэж дурлаж болох шүү дээ. Бидний амьдрал авь адилхан. Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний хазар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч, бидний зам дээр авь адилхан учрал тохиолд. Бүсгүйн доглон нулимсыг асуулгүйгээр авчиж өг. Бүдэрч унсан хүүхдийг дээр өргөж аргад. Өнөөдөр чи нээж нөгөөх нь уйлдагч, өөр нэг өдөр чи хүнж цаадагч нь дуулах болно. Өлгийн авс хоёрыг хүм бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Бие биенээ л хайрл. Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж болохгүй. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан нар гэрлэн бидэнд авь адилхан хайрладаг болохоор амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно. Хүн амьдрийгээд зүтгийгээд бодсон бол тэр ичих зовох эмээх тэр бол юус асуудал биш. Яг л өөрөө зорьсон бүтсэн. Одоо энэ дотор байсан бөө хар юм өөрийнхөө муу муха болгоныг одоо дэлгэж хаяал эргээл одоо цоосон шин гэдэг нь ажин зүгээр шинэвтэрхэн болол тэгэл гараад ирж байгаа шүү. Гарын шүү. гэсэн урам зориг оруулж хүн өрөөлж тэгжил явах санаатай байна. Монголынх маань бас нэгэн одоо энэ нэвтрүүлгийн үр дүн гэх юм уу да. Одоо юу зүйл нь юу гэхээр одоо зөв үлгэр дуурайл болсон тийм ээ. Ерөөсөн маш олон хүнд хүн алдаж онж болно тийм ээ. Алдаж онж болно. Гэхдээ хүн хүнээрээ үлдчих. Хүн зөв бодолтой явах юм бол одоо болдгоо гэдгийг бол маш олон хүнд ухааруулж чадсан. Гэж би бол хувьдаа дүгнэж байгаа. Нэвтрүүлэгт орохдоо анх би бодж лээсэн. За би чи юунд орох гэж вэ? Яаж вэ? Миний толгойд нэг л бодол орж ирсэн. Хэрвээ чи үртэй юм бол хүүхдээ гэж бодож байгаа юм бол энэ амьдралаас хөндөрөд хүний тайтай хүн шүү. Эцгийн тайтай эцэг шиг яваасаа. Одоо л чамд ганц боломж олдож байгаа юм шүү гэсэн бодол надад орж ирсэн. Тэр ч бодлороо би зүтгэж яваа. Тэгээд би нэвтрүүлэгт ороод нэвтрүүлгээр яваад ард түмнээс тийм нэг гойлох маягийн юм гоо гэсэн тийм бодол байгаагүй. Тэгээ энэ бол ард түмний өөрсдийнх нь сэтгэл, итгэл бас өрөвдсөн, хайрлсан сэтгэлээр юм ирчлээсэн. Би хүлээж авсан, тэр улсуудаа талархсан, баярлсан, улам урам зориг надад оруулж өгсөн. Тэгээ уцаа солилцомсоо дөнгөрөөд өсөжөөс асуулаад сахасан байгаа аваад ингээд хүний хажуу зогсонд нэг төвсөн зогсцоор автобусанд ороо суусан гэсэн нэг хүнээс танаргүй зогсоод ингээд явах шиг сайхан байдгүй юм байна. Тэр тусан над урам зориг өгөөд урам оруулаад улам амьдрахаар болоод ингээд одоо цааш уулмал сайхан амьдрахаар л тийм урам зоригтой сэтгэл шулуутал явж байгаа. Монголынх маань одоо өөрийн гэсэн уцтай болсон тий. Монголынх маань уцтай болсон шүү. Дугаараа хэлэх үү? 9947 9567 юм битээ. За энийг нөгөө дугуурхаар ногоон дараа яриад дуусна дараа улаан дараа өөр юм идэхгүй. Явандаа сурах бах тэгээд. Надаас илүү эднэр чи мэддэм юм тэгээд. Энэ олон жил ректор суугаад яхаараа нүд амдаас нүдэлт юм уу? Хараа яналтан ч муу болчих юм тэгээд нэг юм ирэхээр л нэг алуу гэл ингээд. Гэхдээ яг тэ үнтэй одоороо амт үнтэй юм яриад бас наанцаа байдаг гэдэг нь байх л шүү дээ. Тэгээд
нэг зарим матаарсан ч юм уу. Одоо юу ч бодгийг зэм Монголын юм болчихны хуудас уурай нэг хороо мөсөөл одоо нэг симбэлчээр дайцгаар гарч яваад энэ төр гэж боддог нэг байдаг л бах л да. Гэхдээ энэ миний өөрийгөө татаад өөрөө л бас тийм өвгөнд ороод зөвлөгөөг аваад гарч ирсэн амжилт. Хүн намайг юу гэж хэлээд яаж ах надад бол тийм сонирмш. Би үнэхэрийн л өөрөө амьдрий, өөрөө бүтэн чадна гэж л бодвол сэтгэсэн л бол одоо энэ сэтгэл итгэлээр л ингээд амьдрна. Тэгвэл надад санал болгож мал дайрч бай, барилга дайрч бай, энэ тэнд ингээд ажлын зар өгөөд юу санал өгөөд ингэсэн бүх улсад үнэн талархлаа, баярлж байна. Намайг гэж бас сэтгэл оргоод ингээд илс улсуудтай бас баярлалаа. Яагаад би гэдэг дээрээ болтон зэрэг нэгдүгээр хүүхдийн сургуулийн болсон, хоёрдугаарт бас орон байрны төгсөлт юугаад ингээд одоо би хөдөө тэгээд ингээд явчихна хүний газар гүнээ нутагт хүүхдтэйгээ яваад хүүхдийн сумын төвдөө сургуульд оруулцдаг. Намайг хөдөө уулан давж хайцдаг. Ингээд би охин хүүхдээ хүний газар гүнээ нутагт сум дээр орхио явсан эцэг хүн яаж өөд явах тэнд яаж тогтоож хүүхд рүүгээ тавсрууд гэдэг малын алдаа дуусна. За тэгээд янз янзын бэрхшээл хүн тэг шалтгаан мантахгүй гэж шалтгач яриад байгаа юм шиг зүгээр тиймэрхүүнээс болоод нэгт хоёрт би өөрөө энэ дэжл болчлоо. Тэгээд эндээсээ эргээд угаас энэ томлтоо манай энэ заавал гараас бөглөд байгаад байхгүй. Бөглөтэн групп барилга бослон миний мэргэжлийн талын барилгын талын юм байна. Энэ тэнд барилгаануудад улаараад барилга руу гарч ижээч магадгүй, гарастагаас байж магадгүй. Тэгээд яг эднэргээ бараад эндээ нэг баяжлал шийдсэн. Ерөнч миний шийдвэр нөгөө өөрийн бодлоо өөртөө зөв гэдэгсээ энэ бараг зөв болов гэж өөрөө бодсон. Тэгэл тэнцэж нэг надаас нэг сургууль дээр нэг хэдэн цаг хичээл ордуулээд тэргээр л нэг жоохон өндөрж шээ. Тэгэл юусаа өндөр нэгс ойлголт юусаа байхгүй. Тэг ийм бага хөвгтчтэй яг тэгээд буруу эрхлээд бохоо зүс болчихгүйсэл бол тэгээд хүн болоод аваа явсан да. Тэгэл тиймэрхүү бодолтой л тэгээ явж гэн тэгээд намайг гэсэн сэтгэлээр саргаран нойроо хасч нойроолоосаад надтай зүтгсэн даа бүгдтэй талархаж байна. Мөн миний нэвтрүүлгийг үзэх гээд шөнө орой харан цагаар гарч ирсэн нэвтрүүлгүүдийг үзчихсэн үзэгчтэй талархаж байна. Тэгээд та бүгд итгэл найдварыг алдахгүй хар би цаашд ажиллана амьдрна болно. Бүтэн тэгээд та бүгдд нь харуулнаа. За баярлалаа. За та хоёртаа цаашдаа амьдралд одоо хаз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд яг энэ одоо бодлоо хаяхгүй одоо бүр сайхан амьдраад эр хүний замын үз зуурт гэж юу гэдэг шүү дээ. Хоёлаа бас эргээл уулзсан. Тэгээд миний ах бас мондөг яваарай. Би итгэж байгаа танд. Телевизээ үзэж байгаа маш олон үзэгч ч гэсэн танд итгэж байгаа. Таныг бол одоо сайн сайхан яваасай л гэж хүсэж байгаа. Яг одоо бас над чиг ингэж хэлхийг танд хүсэж байгаа байх гэж бодож байна. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажилт чинь амжилт амьдрал чамаа сайн сайхны хүсээд мөн ийм нэвтрүүлэг олныг хийж миний араас олон сайхан ирчүүл эмгтээчүүдийг гаргаж ирээрээ улам олон болгож улам сайн сайхан амьдралтай улсуудыг өрх гэртээ донтой тогоотой болгож өгөөрэй л гэж хэлээ та. За баярлалаа. За Монголоо. Өөр одоо хэлэх юу вэ? Одоо хэлж ярих юу ах вэ тэгээд ингээд хоёр тийшээ. Тэгээд ажлын амжилт. За баярлалаа. За тань ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. За өхнөө нэг үнсчий. Үнсүүлэхээр ингээд ярваад. За баярлалаа. За баярлалаа. Монгол ахт минь тусал дэмжихийг хүсэж байгаа хүмүүс маань 99 45 97 гэсэн өөрийнх нь дугаар руу залгаарай. Хүний мөр нэвтрүүлгийн эхний цуврал ийхүү амжилттайгаар өндөрлж байна. Хамгийн гол нь бид монголчуудын нэг хэсэг ийхүү аж төрж байна шүү гэдгийг л
эхний цувралаараа нэмэлт хачиргүйгээр та бүхэнд дэлгэн харуулахыг зорьсон. Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж чадсан болов уу гэж бодож байна. Энгийн ард иргэдээс эхлээд шийдвэр гаргах төвчний хүмүүс хүртэл манай нэвтрүүлгийг үздэг гэж байсан. Нэгийг бодсон байхаа гэж найдаж байна. Манай нэвтрүүлэгтээ гарсан цагаас нь хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн цувралаар иргэн уулзъя.